За Лос Анжелесын Манхэттен бич гэдэг газар ирсэн тийм. За энд ийм торгон элстэй 8 сар март одоо хэд халуун үеэр л орсон ч бас усан нэлээ хүүтэн байдаг гэж байна шүү. За энд байгаа энэ айлуудын хаус та харж байгаа юм. Энэ Манхэттен гэдэг бич энэ хоёр яг юм жижигэн юм байшингуудтай. Тэгэд энэ чинь одоо нэг юм хүм ажиллаулаа одоо Airbnb байраа түрээслүүлээд дээр нүрстэй амьдраад доор нь үсгээ явуулна. За зарим эндээ зүгээр ингээд байшингаа хадгалаад хотын төвдөө амьдарчаа зундаа энэ ирж амьдардаг энэ төр. Ийм маягтай байт юм бэ. За 9 жирийн хэлбэр дүрстэй гой хаус байна. За энэ л хайтаа. За энэ хүй марны юу шүү дээ. Имэйл сайн юм тийм. Марсан. За мэдээж энэ аялал жуулчлал 100 гэрч одоо энд амардаг хүмүүс зориулж бас мөрцөр амардаг байж магадгүй юм байна. За ингээд энэ эрэг хавираа ингээд гоё юм сонгооны замтай ингээд алхаад ирж байна. Гэтэл одоо 3 сарын 20 гэхэд бас ингээд хүмүүс хөцгөн тавьчихад гоё тийм сэвэлзүр салхитай. Яг л Монголд байгаа юм шиг сэвэлзүр салхитай. Нилээд дан байшин биш үү? Гоё маа. Америкчууд ч гоё амьдардаг юм байна да. За энэ Лос Анжелес хайр бол ер нь Калифорни мужийн дотроос Лос Анжелес, Сан Диего гэдэг бол үл гэдэг нь бараг л манай хавар юм. Хоёр л үлэртэй. Тэр үед нь жоохон бороол болдог юм маш дулаахан байдаг юм байна. Гоё юм байна. Одоо үргэлжил юм гоё дулаахан байх гэсэн үг шүү дээ. Үргэлж юм гоё дулаахан. За зам бол мэдээж 7 сараас 8 сар 9 сар хүртэл маш хатан гэсэн. За энэ хараас сарын 10,000 доллар гинэ юм байшин түрээслэхэд. За зуны хувьд энэ дээрээ хүн амьдрэх гэвэл нэг юм жижигхэн байшин. Сарын 10,000 доллараар түрээслэдэг шүү дээ. Сая бараг 1 км шиг явлаа. Тэгэл энэ бараг нэлийн урт суусан байдаг юм байна. Яг далайн эрэг хавийн нүүр орчмын байшингууд бараг 2-3 км байна. За тэгээд энэ дээшээ ингээд бас дандаа байшин. Өндөрсөн маягтай.
Ингээд хоёр услалтай нөгөө хажуугаар нь юуны дугууны зам нэг талтай. Талтай болохоор юуны замтай. Тэгээ ингээд нэг зүгээр ингээд башиг бодож шүү дээ. Өөр вэ. За тэгээд энэ сая бидний явсан тэр одоо энэ эргийн байшин гудаас бидний тойроод за энд бол маш олон хүн ингээд тэр тоглолт юм байна. За ингээд тийшээ машина тэр тэн дээр байгаа зогсоолууд дээр тавьчих тийм ээ. За ингээд дээш нөгөө башиг гурч үргэлжлэе. Ингээд цаашаа бас за ингээд дээшээ ингээд Нэг ч хийх хайр өдөр шүү дээ. Тэгэхээр хайр өдөр амар олон юм тий. За зуны цагтад энэ босоосын бичнүүд авчих шүү. Окей гэсэн. Энэ бол